За бүгдэнд өглөө өдөр оройн ямар нэгэн мэнд хүргэе. За ингээд миний зүгээс ингээд гостүүд өрөөд нэг подкаст маягийн юм хийж байгаа. За энэ бол подкаст биш зүгээр яриа шүү яриа. За тэгээ ямар зорилготой юм бэ гэхээр мэдээлэл технологи ямар нэгэн үйлчлэгийг захиалагч нь гүйцэтгэгчээсээ шаардахтаа яг юу шаардах ёстойгоо мэдэхгүй тохиолдлууд маш түгээмэл байдаг. За ганц мэдээлэл технологийн үйлчлэгээ гэлтгөө одоо жишээ нь ямар нэгэн компани сүлжээний инженер ч юм уу авъя гэхээр CCNA-тэй бол давуу тал болно гэд хаанаас ч хамаагүй нэг газраас нэг копидо тавьчихсан нэг юм байж идэг. За тэр нь яах вэ? Тэгвэл захиалагч юун дээр хамгийн гол анхаарлаа хандуулах ёстой вэ гэдгийг хэлж өгөх гээд байна. За тэгээд энэ хамгийн анхны зочноороо тэргэлийг өрсөн байгаа. За тэргэл бол Мөсийн компьютерийн сүлжээ хөтөлбөрийн төгсөгч. За тэгээд Cisco Netriders гэдэг ингээд олон улсын Cisco-гийн тэмцээн байдаг. За энэ тэмцээнд Монгол улсаас шалгараад нэгдүгээр байранд ороод Азийн бүсд амжилттай оролцоод ирсэн юм. Гоншингийн ярих юм бол нэлээд урт гоншинтай юм залуу байгаа. За тэгээд тэргэл өөрийгөө ингээд нэг өгүүлбэрээр нэг гоё танилцуулаач. За юуны өмнө ямар ч байсан намайг урьж оролцуулсан утга хоёр багштай маш их баярлалаа. Тэгээд намайг багш гэхгүй хоёлаа. Зүгээр ингээд салбарын адууд. За тэгээд намайг тэргэл идэг. Би 16 онд Монгол Улсын их сургуулийг төгсөөд Unitel компанид 3 жил систем инженерээр ажилласан. За тэгээд үргэлжлүүлээд өөрийгөө бас зорилгот бас шинэ зүйл дээр ажиллах челленж тавиад ерөөдөө Pipo Global гэдэг компанид 1 жил яг cloud инженерээр Amazon болон ерөөдөө бас OpenStack дээр private cloud яг solution-ыг нь дизайныг нь яг архитектурыг яг гаргах тал дээр лид хийгээд ажилласан. За тэгээд одоо болохоор би United Islands-д систем инженерээр ингээд ажиллаад тэгээд одоо 4 гаруй жилийн хугацаанд юм ажиллаж байна. За окей. За тэргэллийг би cloud яриуллыг гэд өртсөн байгаа. Тэгэхээр cloud систем дээр би нэлээд сайн туршлагатай яг одоо Монгол Улсын их сургуулийн төгсөгчдөөс одоо хамгийн гүн туршлагатай гэж ойлгож байгаа. Тэгэхээр тэргэл 5 асуулт ерөнхийдөө би бэлтсэн байгаа. Тэгэхээр энэ 5 асуултанд хариулна. За тэгээд жоохон хүнд байж магадгүй. Дээрээс нь ингээд би асуугаагүй cloud дээр одоо чухал байдаг юм байх юм бол тэргэл бас дундуур нь яриад яваарай. За хамгийн эхний асуулт нь cloud системийг одоо ашиглах хэрэгцээ шаардлага нь юу вэ? За давуу тал нь юу юм? За яагаад cloud системийг ашиглах хэрэгтэй вэ? За тэгэхээр эхлээд ямар ч сан cloud систем гэж яг юу вэ гэдгээ тайлбарлавал илүү зүгээр болоо гэж бодож байна л да. За тэгэхээр бидний одоо хамгийн сайн мэдэх одоо яг virtual машин гэдэг зүйл яг cloud системтэй ингээ уяад зүгээр тайлбарлавал бас олон хүн бас ойлгож магадгүй гэж бодож байна. Одоо за би энийг ирэхэд бас нэг хэлдэг. Яг Lucy гэдэг кино байдаг шүү дээ. Бас үзчихсэн. Тэр кинон дээр болохоор нэг Люсигээ бүсгүй гидсэнтэй ингээ хар тамхи тээж явж байгаад өшөглүүлснийхээ улмаас дахиад нэг 100% хүртэл ингээ удирдах боломжтой болдог шүү дээ. Тэ амар болцдог шүү дээ. Яг тэр шиг би одоо хүн өөрийнхөө тархиныхаа нэг 10%-ийг ерөөд ашигладаг юм байна л да. Тэгвэл нэгэнд бид нар одоо 10% нь ашиглаж байгаа юм бол дахиад миний одоо энэ тархин дээр 9 одоо өөр хүн ингэж ажиллах боломжтой юм биш үү, тэ? Энэ бол мэдээж бидний мэдэх одоо нөгөө virtualization технологийн системтэй хийчихэж байгаа. За тэгвэл cloud system, cloud infrastructure гэж яг юу юм бэ гэдээ ингээд харахаар энэ их сонирхолтой. Одоо ингээд яг ингээд хүмүүсийн тархийг ингээд биенээс нь ингээд гаргаад авчиж байгаа. Өөрөөр хэлбэл одоо тархи хадгалах сав гэдэг одоо байдаг байлгаа үзье те. Тэнгүүт хүмүүсийн бүх одоо дэлхий дээр бүх хүмүүсийн тархиудыг ингээд тархи хадгалах сав дээр хадгалчихж байгаа. Тэг газар. Тэгвэл тэр нь магадгүй нэг олон дахин хөвлөө тавьтантай их найдвартай хадгалдаг. Тэгвэл хүмүүсийн бие ингээд зүгээр л байж идэг биеуд. Тэгвэл хэрвээ би хүсэх юм бол би альч биеийн дээр ингээд очиод ажиллах бүрэн боломжтой байдлыг бий болгочихж байгаа гэсэн. Тэгээ би тэр биеийн дээр ингээд ажилласнараа миний одоо дуу хоолой одоо зан авир бүх юм өөрчлөгдөв. Яг л би ажилдаг ажиллаараа гүйцэтгэлээрээ хийдэг юм а хийгээл явахын бүрэн боломжийг олгох. Ингээд ирэхээр хамгийн одоо тэр cloud системийн гол давуу тал нь яаж байна вэ гэхээр одоо би хүн гэдэг зүйл одоо мөнх амьдрах юм боломжтой болов гэсэн. Тэр одоо биеэс хамааралгүйгээр гэсэн. Нэгдүгээр хамгийн том давуу тал нь. Тэнгүүтээ мэдээж нөгөө тархийг ингээд 10%-аас 100% хүртэл ашиглаад ирэх нөгөө нөөцийг үр дүнтэй ашиглах.
ийм боломжтой болоод ирж байгаа юм. яагаад Өөрөөр бас нэг даваа тал нь яг системийн cloud системийн даваа тал нь юу байгаа вэ гэхээр одоо нэг нь тархиа ингээд 10% 100% одоо хүртэл ашиглаад ирж байгаа юм чинь нөгөө нөөцийгөө ингээд аль болох юм үр дүнтэй байдлаар ингээд ашиглах бүрэн боломжийг олгоод ирж байгаа. За тэнгуүтээ одоо энэ системийг одоо өөрийн дата центртэй хүмүүс одоо private дээр ингээд тавиад ирэнгүүт энэ болохоор private cloud гэж тэ. Тэнгуүт энийг яг хэрэгжүүлэнгүүт олон нийтэд ингээд хүргээд ирэнгүүт public cloud гэж ингээд нэрлэж байгаа. За одоо яг private cloud дээрээс нь одоо ингээд яг ямар одоо юунд ашиглаад байна вэ яг практик дээр ингээд харъя л та. Тэнгүүд одоо хамгийн их ашиглаад байгаа зүйл нь болохоор яг одоо 5G-г нэвтрүүлэхэд одоо компаниуд их ашиглаад байгаа харагдаад байгаа байхгүй. Одоо жишээлбэл China Mobile одоо хятадтай хамгийн их олон хэрэглэгчтэй компани болохоор одоо яг cloud дэд бүтцийг хэрэгжүүлсэн байгаа байхгүй. Одоо яагаад энийг хэрэгжүүлээд байна вэ гэхээр нөгөө 5G маань болохоор нөгөө технологи маань ямар боломжийг олгоод байна вэ гэхээр bandwidth-ийг нэгдүгээр 10 дахин хэсэгчж байгаа. Latency-г 10 дахин бууруулж байгаа. Өөрөөр хэлбэл бараг 1 миллисекунд рүү ингээд хүрэх боломжтой болоод ирж байгаа. Тэгээд ирэхээр нөгөө одоо нөгөө биелэлээ олоогүй байгаа технологиуд маань одоо жишээлбэл VR гэдэг ч юм уу те VR-аар хоорондоо холбогдоод тоглодог ч юм уу. Эсвэл нөгөө smart car гэдэг зүйлүүд маань биелэлээ олох бүрэн юм боломжтой болоод ирж байгаа юм л та. За би яриагийн тасалчид хэрэглээ. За тэгвэл одоо энэ ингээд мундаг технологи хүмүүсийн амьдралд ороод ирлээ те. За тэгвэл яг ямар байгууллага энийг хэрэглэвэл үр өгөөж хамгийн сайн өгөх юм бэ? Одоо жишээ нь тэр 5G-г нэвтрүүлэх гэж байгаа ч гэдэг юм уу том байгууллагуудын жишээ биш үү те. Гэтэл одоо нэг жижигхэн 10 хүнтэй, за 20 хүнтэй, 100 хүнтэй ч юм уу байгууллага байлаа гэхэд тэднэрт клауд хэрэгтэй мүү хэрэггүй юу? Эхний асуулт ингээд явж байгаа шүү дээ. За ойлголоо. Тэдэрт бол ерөнхийдөө хэрэгтэй байна. Одоо жишээлбэл жижиг стартап компаниуд жишээлбэл public cloud-ыг дийлэнх одоо Amazon ч гэдэг ч юм Google-ийг ингээд сонгоод байгаа байхгүй юу? Яагаад сонгоод байна вэ гэхээр нөгөө одоо хэрэглэснээр нөгөө төлбөрөө төлдөг pay as you go гэдэг модельээр явдаг. Өөрөөр хэлбэл одоо би бол асар хурдтай тэр бизнесээ төлөвлөөд яг шаардлагатай ресурсоо аваад анхны хөрөнгө оруулалт гэдэг зүйл маань тэг болчихж байгаа. Өөрөөр хэлбэл одоо би системийг төлөвлөө шууд Amazon дээр яг шаардлагатай тэр сервисүүдийг, натив сервисүүдийг ч юм ингээ ашиглаад магадгүй EC2-г үүсгээл database үүсгээл ингээд ашиглах бүрэн боломжтой болоод ирж байгаа. Тэнгүүтээ нөгөө public cloud-уудын бас нэг даваа тал нөгөө маш олон сервистэй. Одоо Amazon жишээлбэл 50 хэдэн гаруй юм 53 байна уу хамгийн сүүлд хараад юм сервисүүд байгаа байхгүй. Тэнгүүт энийг чинь нөгөө өөрөө заавал ингээд судлаад, суулгаад, сурлуулад авах шаардлагагүй. Gas ашиглаад ингээд магадгүй одоо failed хол gas failed-ээд тэрэн дээрээс босоод ингээд өргөжлүүлээд явах бүрэн боломжтой. Тэгээд нөгөө анхны хөрөнгө оруулалт байхгүй болохоор нөгөө failed-сэн ч гэсэн зөвл одоо EC2-г унтраагаад ч юм уу те сервисүүдэд буцаагаад л ингээд ямар ч тийм эрсдэл багтаагаар энийг ингээд давах юм бас боломжийг бүрдүүлээд байгаа. Энэ яг төмөр худалдаж авахгүй нэг snapshot хийгээ явчих нь шүү дээ санаа нь те. Тий. Одоо нэг боломжтой байдлаар чинь ингээд нэг төмөр худалдаж явал тэрийг нэг газар зоохгүй бол тэ ингээд зориулсан хайгаад ингээд явал одоо юу гэдэг зөндөө асуудал байгаа шүү те. Тий. Окей. За эхний асуулт ингээд ерөнхийдөө боллоо гэж би ойлголоо. За дараагийнхаа асуулт нь болохоор шинээр cloud систем одоо ашиглах гэж байгаа нэг жижиг ч юм уу том ч юм уу ямар нэгэн байгууллага бай гэж үтэй те. Тэгвэл тэр байгууллага чинь нэг хоёр маш чухал зөвлөгөө өгөөч. Энэ яагаад ингэж асууж байгаа юм гэхээр нэг хэрэгтэй хэрэггүй янз бүрийн юмнуудыг энэ ч хэрэгтэй гэдэг ингээд шаваад байдсан шүү дээ тий. Тэгэхгүйгээр одоо энэ хоёр бол зайлшгүй хэрэгтэй ч гэдэг юм уу? Эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн тийм маш чухал гэж бодож байгаа хоёр зөвлөгөө. За нэгдүгээр зөвлөгөө бол ерөнхийдөө одоо ингэж байгаа ингээд хандлагыг хараад тахаар одоо хүмүүс одоо cloud гэвэл их гоё зүйл байгаа юм шиг тийш ингээд бүгдээрээ одоо ингээд тийшэл орох хэрэгтэй юм шиг ингээд бас ингээд хүмүүс бас энэ судалгаа бас хэтэрхий ингээд харуулдаг байгаа юм шиг санагдах. Одоо жишээлбэл хүмүүс ингэж яриад компаниуд ингээд судалгаа авсан чинь тал нь одоо cloud руу шилжсэн үлдсэн тал нь одоо шилжих гэж төлөвлөж байгаа гэдэг ч юм уу нэг одоо таа шилжихгүй бол одоо баг хоцроод бизнес чи баг сүрлээ шиг гэсэн утгатай мессеж ингээд дахинд нас ингээд өгөөд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа. Тэгэхээр нэгдүгээр зөвлөгөө бол яг ингээд одоо cloud руу хэрвээ шилжих мэдээж тэр чинь бол гой даваа талуудыг үүсэж байгаа. Гэхдээ шилжихдээ маш юм урт хугацаанд шилжүүл одоо
жишээл зарим байгууллагууд ингээд одоо манаас шилжмээр байна гэдэг хүсэлт өгдөг байсан байхгүй юу? Киборд ажиллаж байгаа үед. Тэгэнгүүт одоо ингээд 6 сарын дотор л ингээд баг шилжүүлчих. Тэгэл шилжүүлчих гэсэн юм баг санал тавиад байдаг. Тэгээ бидний хувьд болохоор ерөнхийдөө юу захиалагч нь тийм захиалагч тал нь ингээд газ шилжээл тэгэл ингээд явчихил гэдэг. Тэгэнгүүт нөгөө ерөнхийдөө бидний харж байгаа үнц болохоор нөгөө 2-оос ерөнхийдөө баг хамгийн багадаа 3 жил шаардна гэж бид нар юу хардаг байхгүй ингээд эхлээл багаар шилжээл яаж яах вэ? Хамгийн гол нь тэгээд буцаж одоо магадгүй Amazon руу шилжсэн бол тэнцэнээс буцаж юм гарах төлөвлөгөөтэйгээр ингэ шилжих хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд нэгэн тийш шилжчихэд гарч чадахгүй тэнцэн ингээд төгжигдэх тийм бас аюул байгаа. Нэгэн тал тийч одоо хүний төмөрөн дээр миний дата, миний юм ажиллаж байгаа учраас тийм учраас тэр төлөвлөгөөгөө маш сайн боловсруулад шилжүүл их зүгээр байгаа даа. А хоёр дахь нэг зүйл нь болохоор яг манай Монголын хувьд болохоор нөгөө network-ийн асуудал байгаа даа. Одоо жишээлбэл одоо хамгийн ойрхон зүйл маань одоо дата центр маань одоо жишээлбэл Amazon-х бол Хонконг дээр байгаа байхгүй. Тэгээд 53 миллисекундын ерөөдөө делейтэй байдаг. Тэнгүүдээ зарим компаниуд ингээ хараад яг network асуудал дээрээс ингээд болоод шилжиж чадахгүй бас юм. Одоо throughput нь аяга муудчихдаг. Тэгээд локал дээр ажиллаж исэн чинь одоо магадгүй нэг database ингээд Amazon дээр авчиж тавьсан чинь нөгөө жишээлбэл яг ийм кейс тулгарсан л та. Яг локал дээр нэг 2 минут ч юм ажилладаг юм complex query. Яг ингээд Amazon дээр шилжээд Amazon-оос ингээд query хийж үзсэн чинь 10 минут ч ажилладаг ч юм уу ингээд 5 минут throughput дээр ингээд хязгаарлагдаад тэгээд бас ингээд удаан ажиллах юм зүйлүүд бас гараад байгаа. Тэгэхээр хоёр дахь зүйл яг тэр network болон дээрээс нь нөгөө security гэдэг зүйл нь өөрөө энэ л одоо тийш нөгөө public сүлжээнтэйгээр дамжаад явчихж байгаа учраас тэрний нууцлал дамжуулахтаа нууцлал хадгалахтаа ч гэсэн яаж нууцлах вэ? Яаж датагийнхаа нөгөө бүрэн бүтэн байдлыг хариуцах вэ гэсэн зүйлүүд дээрээ илүү ингэж төвлөрөөд тэрэн дээрээ аль болох юм зөв шийдлүүдийг зөв арга замыг сонгоод явбал илүү зүгээр санагддаг. За би хоёр дахь зөвлөгөөн дээр нэмээд тодруулаад нэг юм асуучих. Одоо Amazon-ы AWS-ийг сонгочлоо гэж үгүй харилцагч те. За тэгээд одоо аюулгүй байдлаа сайжруулаач гэдэг юм. Аюулгүй байдлын юм фичрүүдийг энэ фичрийг нэмийг гэж бодсон тохиолдолд хэр их мөнгө нэмж төлөх шаардлагатай. Одоо ер нь дунджаар одоо дундаж хэмжээний байгууллага. За яг төлбөрийн хувьд болохоор яг нөгөө сервис яг юу одоо яг ашиглаж байгаас бас яг ямар сервисүүд ашиглаж байгаасаа тэнцэнээс нь хамаарат яаж монитор хийх вэ, яаж одоо лого цуглуулах вэ гэдэг ч юм уу те, яаж хянах вэ гэдгээс бас ингээ хамаарат байгаа юм л да. Яг Amazon-ы яг тэр аюулгүй байдлын одоо тэр сервисүүд бол нөгөө яг хэрэглэснээрээ төлбөрөө төлдөг учраас одоо яг тэдгээ хэлчихэд бас хэцүү байгаа юм л та. За тэгвэл 3 дахь асуулт руу орчих уу? За тэгье. За дараагийн асуулт нь болохоор cloud систем дээр одоо туршлага багтай инженер ч юм уу нэг анхлан энэ салбарт cloud гэдэг салбарт хөл тавих гэж байгаа нэг нөхөр бай гэж үтэй те. За тэгвэл тэр хүмүүст бас нэг 2-3 үнэтэй зөвлөгөөгөө хайрлаач. За ер нь хамгийн түрүүнд өгөх зөвлөгөө бол миний бодлоор бол одоо өөрөө ингээд бас ингээд одоо ганцаараа ажиллаж байснаас нэг олуулаа ч юм уу community-д нэгдээд ажиллавал бас их үр дүнтэй шүү дээ. Олуулаа ингээд юм хийвэл тэгэхээр одоо ингээд сүүлийн үед хараад хадаас манай Монголд нэлээд хэдэн community-нууд ингээд хөгжөөд яваадах шиг байна л та. Cloud-ийн чиглэлээр. Тийм cloud-ийн чиглэл одоо жишээ Amazon user group гэдэг ч юм уу те. Яг Amazon-ыг хэрэглэдэг юм group ч Google-ийн бас нэг group явуулсан. Google Cloud-ийн. Иймэрхүү group юу Facebook дээр байна уу? Юун дээр явж байна энэ community? Тийм, ер нь Facebook дээр л яваад байгаа. Facebook дээр. Тэгээ тэрэн дээрээ ингээд нэгдээд тэнцэнээсээ ингээд бас асуугаад туршлага солилцоод ингээд явбал бас илүү их цаг зав бас хүмүүсийн алдаан дээр суралцаад илүү эрсдэл алдаа баг гарах болов гэж бодож байна. Нэгдүгээр. Хоёрдугаар бас нөгөө энэ тийм бас зөндөө онлайн хичээлүүд ерөнхийдөө байдаг болсон те. Өөрөө ингээд бас ингээд судлаад cloud гөрүүл Linux Academy гэдэг ч юм уу Udemy хичээлүүдээс ингээд үзээд ер нь явах боломжтой байгаад байна. Эхний ээлжинд ямар ч нөгөө networking ингээд сайжруулах юм бол асуудал гарсан ч гэсэн хурдан шийдээ авчих болоо гэж бодож байна. За өөр ерөнхийдөө зөвлөгөө гэвэл ерөнхийдөө Amazon дээр
одоо тухайн хүний нөгөө мэдлэг чадвараас хамаарат нөгөө костыг их бага болгож болоод байгаа байхгүй юу? Одоо магадгүй нэг юм би одоо веб сервертэй аппликейшнтэй тэгээд DB-тэй аппликейшн MongoDB ажиллаж байсан гэж үзчихтэй. Тэнгүүтээ одоо энэ хоёрыг магадгүй хоёр EC2 ажилуулад ч юм ингээд хийчих бүрэн боломжтой байхгүй юу? Магадгүй тэ мэдхгүй тэнгүүтээ яг Amazon дээр native сервисүүдийг ашиглах MongoDB-г ашиглаж арай илүү хямд тусдаг ч юм уу. Магадгүй одоо нөгөө scaling хийж явахдаа нэг том сервер тавьчаад байдаг чинь эсвэл нөгөө одоо жижиг олныг тавьд ингээд нөгөө яг ачаал ихсэх үедээ ингээ олон болоод ч юм уу тэ автоматар ингээ хэсэг багасгадаг. Тэгээ баг үедээ баг шүүн баг унтарчдаг ч юм уу баг ихэнх нь ийм байдлаар ч юм уу косто аль болох юм баг байдлаар хийх бүрэн боломжтой байгаа даа. Энэ боломжууд бас байгаад байдаг. Тэгэхээр энэ боломжууд тэр зүйлсийг одоо тэр community-гоос ч юм уу за тэрглээс бас өөрөөс нь шууд холбогдоод асууж болно гэж бодож байна би. Зөв боломжтой. Тэргэл хамгийн найдвартай холбогдох нэг контакт айлаач. За LinkedIn-ээр холбогдвол ер нь зөвөр хаа. За LinkedIn тэргэл Мөнхбат гэдэг. Тийм. За тэргэл Мөнхбат гэсэн LinkedIn-ээр холбогдох юм бол тэрглийг бол найдвартай олж авах нь. За тэгээ энэ салбарт анхлан хөл тавьж байгаа залуучууд за магадгүй одоо энэ өөр салбараас энэ чиглэл рүү орж байгаа хүмүүс байх юм бол тэрглэлээр одоо ментор хийлгэж болох нь шүү. За үн хөлсийг бол мэдхгүй. Ер нь бол туслана. Сэтгэлээрээ туслана. За дараагийн дөрөвт асуулт. За хэрэглэгчнэр одоо ингээд янз бүрийн мэдээний сайт ч юм уу өссөн бусын юм үзчихсэн нь янз бүрийн шаардлагуудыг хүсэлтийг одоо тавьж эхэлдэг. Жишээ нь веб хийлгийг гэл тэгэхээр манай веб имтай байх хэрэгтэй гэд баг вебүүд харж явж өснө тэндээс цуглуулад нэг хинт ч хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг веб гаргаад ирдэг. За тэгвэл cloud системийг руу шилжиж байгаа хэрэглэгч захиалагчаас одоо юуг зайлшгүй шаардах одоо хэрэгтэй байдаг вэ? Одоо зарим юмыг орхигдуулдаг байж магадгүй. Тэгээд чи өөрөө инженер тэгсэн чинь чи одоо энийг л аваасаа гэсэн чинь нөгөөх нь үлдээчдэг тий. За тийхгүй байхын тулд одоо энийг заавал байлгах хэрэгтэй шүү гэж зөвлөх тийм зөвлөгөө байвал лээч. Ялч хамгийн түрүүнд бол шууд аюулгүй байдал бодогдож байна л да. Одоо жишээлбэл одоо яг ийм их тохиолдол бол зөндөө тохиол. Одоо хэрэглэгч ингээд код одоо аппликейшн хөгжүүлж хагаад тэрэн дээр ингээд ерөөдөө Amazon-ийнхоо тэр access key-үүдээ ч юм ингээд шаарддаг ч юм уу те. Тэгээ тэрийг шууд ингээд энд ингээд GitLab дээр тавиад тэр тэнцэнээс ингээд бас Amazon-оор удирдахдаа ингээд тэнд орхичдаг ч гэдэг ч юм уу. Яг нөгөө мэдлэгийн хүрээнд ингээд бас ингээд буруу юмнууд хийгээд идэх байхгүй. Яг ингээд хараад байгаа. Тэгэхээр тэр зүйлүүдээс одоо аль болох зайлс хийх тийм байдлаар одоо тийм зүйлүүдийг ерөөхдөө хүсвэл илүү зүгээр санагддаг. Яг аюулгүй байдал гэлтэй за яаж миний мэдээлэл нууцтай хадгалагдчих яаж дамжих юм гээд яаж хэр хамгаалттай дамжуулах юм гэдэг ч юм уу. Хоёрдугаар түрүүн нөгөө бас ярьсанчлан нөгөө костыг аль болох бага байдлаар хийх зөндөө олон боломжууд байдаг үн өртгөө. Тэгээд тэр талаасаа аль болох одоо $100 хийх байсан зүйлийг $10 хийх тийм кейс хүртэл гарч ирсэн баггүй. Сардаа $10 төлөө явах байсныг $100-аар ингээ хийцэн байдаг ч гэх юм уу те. Тэр зүйлийг ингээд аль болох бага байлгах үүднээс тэр шийдлийг архитектурын тэр шийдлийг их тийм зөв гаргуул илүү зүгээр санагдав. Тэрийг хэрэглэгч одоо яаж жишээ нь мэдэж болох вэ? За энэ миний одоо систем $100-оор хийгдсэн. Гэхдээ $10-т байж болох юм байна гэдгийг мэдэх ер нь боломж байгаа юу зүгээр энгийн хэрэглэгч захиалагчийн хувьд. Тэнгүүт нөгөө ялч нөгөө энэ маань болохоор нөгөө мэдлэг туршлага дээрээс л болчих юм л энийг ингээд ашиглачвал ингээд баг одоо цагийн хуваарьтай ажиллуулчвал гэдэг ч юм уу ингээд багасчих юм биш тэгээд нөгөө ялч туршлага дээрээс л яваад байгаа юм л та. Яг үнэхээр ажиллаж байгаагүй бол ер нь бол яг Amazon ийм калькуляторууд бас байдیں۔ Одоо ийм сервисийг ингээд ашиглачвал ийм төгрөг гардаг гэж. Магадгүй тэнцэнээс бас ингээд хайгаад явал зөв. Нэгдүгээрт өөрөө жоохон эрэлхийлэх хэрэгтэй байна тий. Хоёрдугаарт бол нэлээд тийм одоо дадлаг туршлагатай одоо энэ cloud систем дээр ажиллаж исэн хүнээр хийлгэх юм бол өөрийнхөө зардлыг бол хангалттай хэмжээгээр одоо хэмнэх боломж байгаа юм байна гэж бодлоо зөв үү? Тий.
бүдүүн баг хийсэн систем бол тэгж хэмнэх бол бүрэн боломжтой. Зөв. За сүүлийн асуулт. Аха. За зөвхөн энэ нэг тийм чухал биш асуулт. Аха. За чи яг одоо энэ cloud гэх систем дээр ажиллаад маш олон хэрэглэгчээс одоо захиалга авч ирсэн байж таараа тий. Тэгэхээр одоо хамгийн утгагүй саналыг тавьж ирсэн тийм захиалагч энэ зүгээр кейс нэрийг хэлэхгүй тий. Юу вэ? Аха. Яг тулгаад асуучлаа нэг 5 секунд бодож байна. Ер нь бол энэ нэг юм кейс байгаа. Над бүр нэг 2 хэрэглэгч хүртэл ингэж яг тавьж ирсэн. Одоо энэ яг нөгөө Монголоос ингээд юм гараа авчиж байгаа байхгүй юу дата. Тэнгүүтээ нөгөө яач нөгөө network дээр тулаад одоо нэг ийм асуудал гарч ирсэн. Одоо хамгийн ойрхон нөгөө түрүүний хэлсэн Хонконг нэг Монгол хэл ерөөс нэг 3 гарцтай байгаа. Нэг нь Хонконг руу, нэг нь Герман руу, Франкфурт руу, нэг нь Америк руу байгаа байхгүй. Тэнгүүт хамгийн ойрхон нөгөө 50 эдэн л миллисекунд байгаа. Тэгвэл нөгөө локал дээр чинь нэг Монгол дотор нэг 1-2 миллисекундын хооронд ингэж урсдаг зүйл нь нөгөө 50 эдэн миллисекунд болцгоо нөгөө хэрэглэсэн гахаад энийг одоо ингэ багасгамаар байна гэдэг юм шаардлага тавиад. Тэнгүүтээ одоо энэ чинь прокси тавиад ч юм ямар нэг байдлаар багасгаа бүр ингэ шахаад байдаг. Чи одоо угаасаа нөгөө пицэг зайн өөрөө тийм дэлей өгөөд байдаг. Тэгээ энийг угаасаа багасгах боломжгүй шүү дээ. Ерөөсөө 2 аргаар багасгах боломжтой. Нэг бол одоо тэр аппликейшн тэр юмны хэрэглэгчдийн одоо Хонконг руу зөөх. Эсвэл одоо тэгээ гоё Amazon-ын ч юм дата центр гэдэг Google-ийн дата центр Монголд барих ийм хоёр л боломж байгаа байхгүй. Ингэж хийдгээс өөр аргагүй. Ийм зүйл нэхэд бас тэгэхэд хэрэглэгч бас байдаг. Тийм кейс. За ерөнхийдөө миний бэлдсэн асуултууд ингээд дууслаа. Тэргэлд одоо за би яг cloud дээрээс нэг иймийг сурсан ч юм уу энийгээ хүмүүст хэлээд өгчээ. За магадгүй би одоо асуугаагүй тийм зүйл байвал хэлж болно наа. Аха. Ер нь яг миний зүгээр яг ингээд одоо харж байгаа өнцөг болохоор одоо ингээд жишээлбэл одоо яг бид нар өөрсдөө энэ community-га илүү ингээд хөгжүүлээд бид нар ингээд хамтдаа ингээд явах юм бол ерөөд илүү их зүйлийг ингэж хийх боломжтой харагдаад байна. Одоо Amazon Cloud гэдэг cloud нь зөвхөн Amazon Google-ээр хязгаарлагддаг. Бид нар өөрсдөө энэ cloud дэд бүтцийг ингээ хийх бүрэн боломжтой. Open source технологи ч гэсэн аягүй хөгжсөн. Одоо бид нар VMware дээр гэтэл одоо өдөр болгонтэй маш их хэмжээний өдөр болгон жоох ингээ сар болгон жил болгон ингээ маш олон байгууллагууд худалдаад авсан ингээ license маш их мөнгө ингээ зүгээр л урсч идэх байхгүй. Тэнгүүт бид нар одоо тэр урсж байгаа мөнгийг бид нар өөрсдөө ингээ нэгдээд ингээ open source технологиудыг ашиглаад компанид хэрэгжүүлээд хамтдаа тэр асуудлуудыг ингээд даваад яваад тэр гарч байгаа мөнгийг ингээд Монголдоо болно үлдээвэл гэсэн тийм бас дотроо бодож явдаг тийм зүйл байдیں۔ Тийм учраас ерөнхийдөө бид нар одоо community гэдэг зүйлээ хөгжүүлээд одоо энэ тэмдгийн зөндөө олон одоо Dev Summit гэдэг ч юм уу MNO, VMS гэх зөндөө олон бас тийм community юмуд хөгжөөд байна л да. Тэгэхээр миний зүгээр бодлоор бол иймэрхүү community-уудаар бүгдээрээ нэгдээд нэг нэгэндээ туслаад ингэж явбал инженерийн ур чадвар талаасаа ч тэр илүү их ингээ хөгждөг юм гоё зүйл байгаад байгаа. Тэгэхээр бас энийг сонсож байгаа инженерүүд залуучууд бас энийг бас уриалмаар санагдтыг. За би зүгээр сонирхоод нэг юм асууч. Хүмүүсийн бас сонирхож асуудаг асуултуудын нэг энэ зүгээр нэмэлт асуулт. Датагаа яг өөрийнхөө компьютер дээр ч юм уу өөрийнхөө сервер дээр байлгах нь найдвартай юм уу? Эсвэл тэр cloud-д байлгах нь найдвартай юм уу? Ер нь ямар датаг өөрийнхөө сервер дээр ямар датаг энэ cloud дээр байлгавал зүгээр санагд. Эсвэл бүх юм аваачаа cloud дээр тавьчихад асуудал гарахгүй юу? Аюулгүй байдал талаасаа ч юм уу те? Аха. Яг тэр нөгөө тухайн датанаас хамаарат бүгдийг мэдээж тавьж болохгүй. Одоо алдаж болохгүй датанууд аль болох локал дээр байрлуулах хэрэгтэй байна. Одоо бас хуулийн салбарт дээр яг тиймэрхүү юм хууль бас гараад гарсан юм шиг үлээ шүү дээ. Би бас сайн мэдгүй. Монголын дата тэгээ Монголын дата ерөөд яг Монголын газар нутаг дэвсгэр дээр байх ёстой. Ялангуяа нөгөө бүр тэгээ бичсэн юм уу? Ер нь тиймэрхүү утга агуулгатай. Банкуд ялангуяа тэр банкудад зориулсан тийм хууль гарсан байгаа байхгүй юу? Тий. Тэгээд ирэхээр яг энийг бас яг нөгөө шийдэх бас яг магадгүй индекстэй ч юм уу яг боловсруулалт бодлогын тэмцээнээ хийчихэд хадгалахаа болохоор дотооддоо идэх ч юм уу иймэрхүү байдлаар шийдэх бас боломжтой байгаа. Тэгэхээр нөгөө тухайн датанаас хамаарат
Тэ мэдээж миний дата хүний төмрөн дээр ажиллаж байгаа гэдэг чинь тэр чинь өөрөө цэвэр итгэлцлийн зүйл баг. Мэдээж Amazon улгаалцахгүй л ах л та. Гэхдээ юмыг ялах юм бэ. Урваад бас боломжтой зүйл л тэ. Тийм учраас бас айлах бодлоготой аль болох нууцлах хэрэгтэй. Хэрвээ паблик дээр гаргаж байгаа тохиолдолд. Энэ тохиолдолд одоо Amazon-оос private сервер түрээслээ те. Аха. Зөвхөн одоо локалд бол хэрэглэнэ ч гэдэг юм уу. Ийм боломжууд байх уу? Байдаг бол одоо энэ чиний сая ярьсан тэр нөгөө аюулгүй байдал гэдэг юмтай бас л байдгаараа л байж яах вэ? Эсвэл арай дээртэх үү? Яг хоо одоо цэвэр нэг bare metal нэг хоосон төмөр түрээслэх гэдэг шүү дээ. Amazon-ы дата центрээс үү. Аха. Тэгээд ирэхээр яг одоо нөгөө хөрсүүдээсээ ч юм уу те магадгүй арай дээр магадгүй ах гэж бодож. Яагаад тэгэхээр одоо нэг сервер дээр олон жишээлбэл одоо EC2 virtual машинууд ажиллаад ирэхээр нэг нь нөгөөдөө нөлөөлөд ч юм уу те магадгүй тэнд hypervisor дээр нэг vulnerability их ирсэн. Тэрнгээр нь дамжаад ингээд датанууд те shared storage дээрсэн датанууд те бас ингээд авах магадлал бас байгаа байхгүй. Тэнгүүд яг нэг dedicated bare metal сервер авчвал тухайн сервер дээр л дата хадгалагдаж байгаа учраас тухайн серверийн дискийг суглаад авчихгүй бол ерөөд бас арай бас дээрдэх юм магадгүй. Мэдээж гэхдээ үн хүртэл ингээд харьцуулах нэмэгдээ явчих бах тийм. За ерөнхийдөө ингээд хоёлаа яриад дуусч байна. За тэгэхээр би зүгээр багцлаад нэг ганцхан үйлбэр хэлэхэд за энэ cloud-ийн одоо community байх нь одоо илүү энэний хөгжилд хэрэгтэй байж таарах юм байна. Тэрэнд оролцоорой гэж залуусыгаа уриалъя. За дээрэс нь cloud-д системээ тавьж байгаа бол нэлээд тийм туршлагатай инженерийг сонгож одоо ажиллаа хийх нь маш зөв байх нь. Учир нь одоо cloud дээр тавьсан систем бол хуурд аюулгүй байдал гээд маш олон зүйлээс хамаардаг болох нь тий. Бас нэг ямиг тэргэл яриандаа хоёр ч удаад орцсон. Эргээд хэлэхэд Монголоос гадаад одоо орчин тавьж байгаа сервер учраас мэдээж систем рүүгээ хандхад бол delay ихсэн арай удаан болох нь тэрийг бол одоо cloud сонгож байгаа хүмүүс тооцох хэрэгтэй байх нь тий. Зүгээр одоо Amazon-ы ч биш гэдэг юм уу зүгээр ингээд local cloud системүүд бас байдаг шүү дээ тий. Тэрийг өөрсдөө аваад хэрэглэх одоо хэрэг байна уу? Яг сая яриан дээрээс бол ялгаагүй нөгөө төмрөө аваад cloud-аас суулгах гэдэг шүү дээ тий. Аха. Одоо энэний тухайд чи одоо local юу гэдэг нь болохоор жишээлбэл юу вэ? Одоо жишээ нь open cloud ч гэдэг юм уу нэг юм cloud үйлчилгээ үзүүлдэг системүүд байгаа даа шүү тий. Зарим нь бол үнэтэй байгаа ах л та. Яг нөгөө одоо олон сервертэй байгаад ирвэл одоо олон сервертэй байгаад ирвэл тэд нар чинь нөгөө тэрийг илүү үр дүнтэй ашиглахыг их хүсэж байгаа байхгүй. Ганц хоёр сервертэй байвал ерөөдөө зүгээр л нэг VMware тавьж ч юм уу тиймэрхүү байдлаар энэ дээр бол нэг сүртэй ингээл cloud тавина ингээд ингэхгүйгээр яваад байгаа харагдаад байна. Яг ингээл том дата центртэй компаниуд бол ерөөдөө чиг хандлага бариад ерөөдөө дэд үтцээ ингээл cloud руу шилжих нь угаасаа ер нь зөв байгаа. Ягаад тэгэхээр энэ чинь нөгөө даваа талууд нь байгаа даа учраас. Тэгэхээр тэрнээсээ хамаарал яаж яах вэ гэдэг нь болох байх л та. За ингээд дуусчих байлаа. За тэгээ. За баярлалаа дэргэлээ. За баярлалаа. Тэгээд хүмүүс холбогдвол битгий залхуураад контакт листнээсээ хасаарай. Линкнээ баг унтраад юу.